За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг бүгд нь хүргэе. За манай энэ үнэн мэдлэгт байгаа энэ үндсэн багш нарын маань ажилтай ч бай, зарим нь ажилгүй бүр 100% ингээд үнэн мэдлэгийн тарааж одоо хүмүүсийг сургахын төлөө 100% өөрийгөө зориулаад ингээд явж байгаа. За ингээд зориулаад явахт нь ар гэрийнхэн хэрхэн дэмждэг вэ? Ар гэрийнхэн нь үнэн мэдлэгийг хэрхэн хүлээж авсан бэ? Энэ тухай эхлээд багш нар маань эхлээд ярих гэж байгаа тэр хүмүүсийн маань анхан яаж хүлээж авч ийсэн, одоо хэрхэн өөрчлөгдсөн. Тэгээд тэр ар гэрийнхэн хүмүүсийн за биднүстэй нэлээд хэд хэдэн удаа үйл явж байсан. За тэр хүмүүсийга яриулъягээд өнөөдөр бид энд цугласан байна. За тэгэхээр өнөөдрийн ярианд маань биднүстэй хамт одоо Бинтеря багшийн охин чинь зарим цугларч ийсэн юмн дээр хамт ирж идэг. За Бинтеря багш анхан энэ юунд ороод ингэж явхад яаж хүлээж гэр бүлийнхэн нь авч ийсэн, яаж байсан товчхон ярьчаад за Бинтеря багшийнхаа охин Анангуугаар бас яриулъя. За Бинтеря багш яриарай. За сайн байцгаана уу. За би нөө отхон багштай хамт ажилладаг байсан учраас хамгийн анх ийм ном бичсэн, ийм ном дамжуулалтаар бичигдсэн гэд сонсоод тэгээд мэдээлэл хамгийн ойрхон байсан гэсэн утгаараа хамгийн түрүүнд мэдсэн хүмүүсийн нэг л дээ. Тэгээд энэ сургалтанд суугаад цаашлаад багш болоод тэгээ явхад гэр бүлийн зүгээс бол би ээж аавтайгаа тэгээд охинтойгоо амьдэрдэг. Ээж аав бид нар бол зүгээр л энгийн хүлээж авсан л да. Ер нь бол намайг бүх талаар дэмждэг учраас. Охин ч гэсэн бол ямар нэгэн тийм эсэргүүцэх зүйл байгаагүй. Харин нөхөр бол бас дэмжигч бид нартай хамт бас нэг үүлэнд хамт явж исэн дорнодын. Тэгээд боломж байвал дандаа хамт явахыг уг нь хүсдэг. Тэгээ ажил нь болдгоо, зав зайн болдгоо учраас тэгээ хамт явж чаддгүй. Тэгээд ер нь бол манай гэр бүлийнхэн бүгдээрээ дэмждэг. Ямар нэгэн саад бол байхгүй. Манай охин үнэн мэдлэгийн тухай өөрөө юу гэж боддог? Ээж нь үнэн мэдлэгийн энэ сургалтанд багшилдаг гэдгийг мэддэг. Тэгээ өөрийнхөө сэтгэлээ ярьтаа миний охин юу гэж боддог? За сайн байцгаана уу. Анх удаа ингээд та нартай ярих чинь тэгээд танид хүрсэн байгаа уучлаарай хамар гингнаа дэвэл. За анх ээж ингээд бясалгал суулаа гэдэхт нь зүгээр бясалгал энгийн бясалгал юм байх гэж бодсон. Гэхдээ арай өөр байсан. Тэгээд арай их цагийг зарцуулдаг учраас надад анхаарал тавих бага байдаг байсан болохоор би бол дотроо чимээгүй хүн бас дургүй байсан. Гэхдээ тэгээд ээж бясалгал хийгээд тайвшраад амар амгалан байгааг нь харах боломжтой сайхан байсан учраас тэгээд тийм бодол бол ярьсан. Тэгээд та нарыг хөөсгөл явахад би араас нь очсон, ээжигээ санаад очсон. Тэгээд үйлсэнд ээжийг явуулах жоохон дургүй байдаг гэсэн л та. Гэхдээ өөрөө араас нь очиод бас гоё байгальтай газраар яваад бас хий таныг амрах бас гоё байсан болохоор тэгээд бас л хүлээн зөвшөөрсөн. Тэгээл би өөрөө нэг удаа хичээл суух гэж үзсэн л дээ. Гэхдээ би бол үнэхээр сонирхохгүй байсан учраас тэгээд яг сонирхож яг тод мэдээгүй тэгээд яг миний мэдж байгаа юм гэх юм бол яг бясалгалт хийх юм бол хүн бодлоо зэгцлээд илүү тайван амар амгалан байдаг гэдгийг ер нь бол ээжээсээ харж байгаа. Тэгээд тийм давуу талууд байгаа учраас тэгээд ээжийг дэмжиж байгаа. За ингээд дүр хэлэх болгоц. За баярлалаа. За баярлалаа.